Иргэд харьцангуй зөвхөн мэдээлэлтэй болсон учраас хүний папиллома вирусын алдуураас урьдчилан сэргийлэх вакцины жуултад хамрагдах нь нэмэгдсэн байна. За тухайлх нь бол 2024 онд хамрагдах ёстой иргэдийн 35% нь вакцинд хамрагдсан бол 2025 онд энэ үзүүлэлт 55% болж өссөн байна. Хүний папиллома вирусын эсрэг вакцинтай холбоотой ташаа мэдээлэл зохион орчинд түгээмэл байдаг. Гэсэн ч вакцинд хамрагдах нь өөрийн эрүүл мэндийг хамгаалж буй хариуцлагатай алхам гэдгийг Умаа үзүүний хорт тавдрыг даван туулагч онцоллоо. Умаа үзүү хорт тавдраар онцлогдоод одоо 20 жил болж байгаа. Ер нь бол Умаа үзүү хорт тавдар өдөр болгоно нэг эмэгтэй онцлогддог. 7 хоногт 1-2 эмэгтэй энэ өвчнөр насардаг. Одоо бус улс орнууд одоо Умаа үзүү хорт тавдраар одоо авдрагуугаа бас ингээд одоо зарлах гад байж хахад манад бас одоо ингэж одоо жишээ нь вакцины хийлгэсэн бол тусгүй байх боломжтой байхгүй. Тэгэхээр тэр вакциныг бас ингэж эсэргүүцэж байгаа нь жоохон надад бол буруу санагддаг. Хүний папиллома вирусын эсрэг вакцины нь толгой хүзүү, ам залгуур, өтрийн умаа үзүү зэрэг эрхтний хорт болон хорвоо авдраас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Тэгвэл товлолт вакцинд хамрагдах иргэдийн тоо харьцангуй өсөж байгааг холбогдох албаныхан мэдээлж байна. 2025 оны хамрагдaltaй хувийг аваад үзэх юм бол одоо 11 настай хүүхдүүдийн 55.6% нь энэ вакциндаа бол одоо товлолын дагуу орсон байна. За хэрвээ одоо энэ вакцины жуулалтыг сургууль дээр зохион байгуулж байхад хоцорсон хүүхдүүд байх юм бол өрхийн эрүүл мэндийн төв дээр очиод одоо үндэсний товлолт бусад дархлаажуулалтуудын адил одоо энэ вакцинаа нөхөд хийх боломжтой байдаг. Юуны хувьд тооны хувьд бол статистик тоогоор бол одоо 80,000 гаруй 11 настай хүүхдүүд байгаагаас 44,900 хүүхэд бол одоо энэ вакцинд хамрагдчихсан байна гэсэн үг.